Сайн мэдээ. Түмэн цогц сум хийсэн ажил хөгжлийнхээ хурдаар бусдаасаа ялгарч байна. Оросуудын барьж өгсөн барилгыг өнөөдрийн хүртэл арчилж тордож хэвээр нь хадгалж үлдээсэн тоотой сумдын нэг нь ажилсаг түмэн цогцчууд бизээ. Сургууль цэцэрлэг, захиргаа, соёлын төв ордон, орон сууцны барилгыг барьж төвлөрсөн шугамтай холбож өгсөн тэр бүтээн байгуулалтыг өдийг хүртэл тэд өргөжүүлэн барьж байна. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд түмэн цогц сум өнгө зарч олон сайхан бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Энэ ажлынхаа ихэнх хөрөнгийг газраа дуудлага худалдаанд оруулан зарж 1.5 тэрбум төгрөгийг босгон сумаа сумын дайтай болгожээ. Сангийн аж ахуй тариалангийн бүс болсон тус нутаг 20 гаруй жил огт ашиглагдаагүй тариан талбайгаа үнд хүргэсэн тоотой сумдын нэг юм а. Сумын одоо орон нутгийн төсвийн орлогыг нэлээд төвлөрүүлсэн. Сүүлийн 2 жилд одоо 2 тэрбум 860 гаруй сая төгрөгийн хөрөнгийг одоо орлого болгож босгож тэр хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлуудыг хийж ирсэн. Манайхны одоо гол үндсэн Түмэн цогц сумын онцлог бол төвлөрсөн халаалт. Сумын төвийн төв талбайн өнгө үзэмжийг сайжруулан бетон зам тавьж цэцгийн хүлэмжийг барьсан байна. Дорн руу явдаг засмал замаас урагш сумын төв орох хэсгээрээ сайжруулсан шорон зам тавьж гэрэлтүүлэг хийжээ. Мөн Түмэн төгөл нэртэй цэцэрлэгт хүрээлэнг бий болгож 3000 гаруй мод тарьсан байна. Усан ориглоор амралт чөлөө цагаа өнгөрөх сандал, гэрэлтүүлэг, цэвэр цэмцгэр орчныг шийдэж өгсөн нь хөдөөд тухтай амьдрах боломжийг бүрдүүлж чадсан байна. Мөн Түмэн цогц сумын гэр хорооллын айл өрхүүдийн эмх зэгсгүй байсан хашааг засаж мухар гудамжуудыг нь засаг даргын тамгын газраас нь захирамж гаргаж ингэж зэгсэлсэн байна. Төлөвлөлтийг хийлгэж байршуулж эхэлж байгаа. Одоо гэр хорооллуудыг нэгдсэн одоо байршилд оруулж, эгнийг тэгшилж, шугам тавихад бэлдэж юм байж байгаа. Манай одоо нэгдсэн уурын зуухны хувьд бол сумын төв одоо бүхэлд нь халаагаад явах хүчин чадалтай болсон. Суур ажлуудаа хийгдсэн байж байгаа. Энэ мэтэр ажилсаг түмэнчүүд иргэдийнхээ оролцоотойгоор аймаг сумаа сумын дайтай болгож хөдөөд сайхан амьдрах боломжийг бүрдүүлсэн улсын тэргүүний сумын сайн жишээг үзүүллээ. Тэд хөрөнгө мөнгө байхгүй гэд алгаа тусаа суусангүй. Зүүн захын буйтхан сум бусдаас ингэж ялгарч энэ суманд хөгжлийн гэрэл асчээ. Хиттэй 3 аймгийг холбосон худалдаа ажилтны цэг болон хөгжих томоохон зорилготой Түмэн цогтойхон урагшилж байна.